нийгмийн харин сургуулиудад бид хам тухайн сургууль боловсрол практикс хариулдаг байсан. Жишээлбэл бид 11 сараас 3 сар хүртэл маш хүйтэн орчин сурч боловсрол байдаг. Танхимын дуучин тэмдгүүд 18-аас 20 градус байх ёстой. Манай сургууль 7-аас 10 градустай хүйтэн нөхцөл 120 хүүхэд 17-аас 12 нийт хүүхэд нөхцөл үйл ажиллагаа явуулж байгаа. Хичээл буй хугацаа багийн хүүхдүүд 7-аар хамгийн багаар болох 20 цаг. Дундын хүүхдүүд 27 цаг хичээлж байгаа. Судалгаа 28-аас 33 жил ажилласан багш ажилтнаас авсан байгаа. Таныг ажиллаж байгаа хугацаанд хэдэн жил сургууль байна гэхээр 20 жил гэж хариулсан байгаа. Судалгаараас үзэхэд хүүхдүүдийн 98% бид 5 тухай орчин сурч байна. Хүүхдэн байгаагийн улмаас хичээлээр бишэлдэг байна гэхээр 92.5% тийм. Энэ дараа сургуулийн халаалтыг сайжруулах хэрэгтэй тийм. Манай хүүхдүүд хүүхдүүд цаг хичээл боловсрол байна гэхээр 86.6 тийм гэж хэлсэн. Иймэр холбоотой хуулийн дадлыг зөвшөөрч байгаа. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 Монгол улсын эзэн бүр аюулгүй орчинд амьдарах хэрэгтэй. Монгол улсын хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 гэх мэт олон хуулийн заалтуудыг зөрчиж байгаа. Хамтдаа Булган аймгийн хагас сумын ерөнхий боловсролын сургуулийн 6 ангийн сурагч цагдаа байна. Бид нар болохоор боловсрол спорт дээр 4 өдрийг ажилласан байгаа. Нэгдүгээр сургуулийн цогцол баг цогцол сайхан, хоёр гацрын ажлын хэрэгцээг дэвшүүлэх, гурав сумын их цаа бас системтэй болох, дөрөв хадгалсан системийн шинжилэх 4 өдрийг ажилласан байгаа. Нэгдүгээр судалж буй сургуулийн цогцол баг цогцол сайхны эрэг татнахаар удаан орчин бүрд өнгөцөлчлээ дулаалах зэрлэгийг хэлбэл болж. Үүний зэрэг татнахаараа хөрөнгө их шаардлагатай 35,700,000 төгрөг шаардсан гэж орчин шаардсан гэж бодлоо. Үүнийг эсвүүд багтаан болохоор сургуулийн удирдлага төсвийн мэргэжлүүд байгаа. Үүнийг дэмжих нь болохоор сурагчид багш ажилчид эцэг эхчүүд байгаа. Хоёр асуудал буюу гацрын ажлын хариуцлага дэвшүүлэхийн эрэг татнахаараа дулаан орчин бүрд ажлын хариуцлага дэвшүүлэх сурагчид 5 дахь орчин сурч боловсрож чадсан гацрын жил үүсгэсэн. Тэгээд сурагчид 4 тусаа дулаан орчин бүрдээ бүрдүүлсэн байгаа. Үүний зэрэг татнахаараа ур чадвар мэдлэг дутах, сэтгэл дутах, багш ажилчид сурагчид хянах дутах, ажлын хариуцлага 5 дахь дараагаас байгаа гэж бодлоо. Үүнийг дэмжих нь болохоор эцэг эхчүүд сурагчид багш ажилчид үүнийг эсэргүүцэх магадлалтай нь болохоор гацнаар байгаа. 3 дахь асуудал буюу сумын их цаа бас системтэй болсон эрэг татнахаараа гацны ажлын хариуцлага дэвшүүлнэ. Цалин хөрөнгө хэмжээ албан байгууллага 5 дахь найдвартай дулаан орчин бүрдээ үүнийг зэрэг татнахаараа хөрөнгөийг шаарддаг. Өөрсдөө хэрэгтэй үүснэ модыг орно. Үүнийг дэмжих нь болохоор сурагчид багш ажилчид эцэг эхчүүд байгаа. Үүнийг эсэргүүцэх нь болохоор бүх шатны төсвийн мэргэжлүүд байгаа. Дөрөв асуудал буюу халаалтын системийг шинжилхийн эрэг татнахаараа найдвартай дулаан болон 5 дахь орчин бүрд багш сурагчид 4 тусаа өмсгөхөд дуртай болно. Үүнийг зэрэг татнахаараа хөрөнгөийг шаарддаг. 370 сая төгрөг шаарддаг гэж бодогдсон байгаа. Үүнийг дэмжих нь болохоор эцэг эхчүүд багш ажилчид сурагчид үүнийг эсэргүүцэх болохоор бүх шатны төсвийн мэргэжлүүд байгаа. Самбай намайг 6 дугаар ангид сурагч бэлгэн гэдэг. Бид нар дөрвөн бодлого хөтөлбөрөөсөө богино хугацаанд хүүхдэн гарна. Бүрэн бүх шаардлагагүй удаан 5 дахь орчин бүртгэж дахиад гаргасан байгаа. Энэ нь сургуулийн гацрын ажлын хариуцлагыг дэвшүүлэх ур чадварыг нэмэгдүүлэх байгаа. Үүний давуу тал нь болохоор гацрын ажлын хариуцлага дэвших нэр үндэслэл өөрөөр зурнаас гарсан усны градусыг хэмжээ тогтмол 70 градусаар гаргахад ангийн дулаан 14-өөс 15 градус болчихно. Сурагчид 4 тусаа өмсөх болон бүрдэн сурагчид өдөр тутам үйл ажиллагааг нэмж түгэх боломжтой. Үүний сул тал дулааны системийн дагуулад ажиллахгүй бодит сургуулийн болон барилгын дулаан алхах тэмээр байна. Дулааны системийн физик сууж тэмээр байна. Ажлын хариуцлагыг дэвшүүлэхийн тулд яахаа гэвэл сургуулийн захирал багш нартайгаа ажлын үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана. Багш нарын ажлын нөхцөл техник хэрэгслээр тоног төхөөрөмжөөр хангах, багш нартай зарчим шаардлага тавиан ажиллах, сургуулаа дулаан болгох тал дээр хийж байгаа бүх зүйлүүдэд сар тутамд багш сурагчид эцэг эхчүүдэд тайлбар байгаа. Сургуулийн нийгмийн ажлын зүгээс багш сурагчдын 5 дахь ажилтан суралцах нөхцөл бүрдүүлэн ажиллах, төлөвлөгөө гаргах ажиллах, төлөвлөгөөний дагуу хариуцлага тооцоох, сар тутам үйл ажиллагаа сурагчид багш нарт тайлбарлах, анги танхимын цонхны дулаалах зэрэг онцгой хэлэлт тавих, сурагчид багш нар эцэг эхчүүд болохоор хэлэлт тавьж үр дүнд тооцож ажиллах, үндсэн хуулийн магадлах
бид энэ үйл ажиллагааны явцад Монгол Улсын өмсөн хүмүүсийн хүний эрхийн тухай зарлалтыг зөрчөөгүй байна. Тэмээн намаа яагаад би болоонгийн хамт ерөнхий боловсролын сургуулийн 6 ангид сурч. Манай баг ажлын зөвхөн хэсгийг авсан байгаа. Тийг ажлууд судалгаанд уран зүйн даах болон янгийн цааны график ажиглаж тэмдэглэлөө projektд комментийн дараа хурлын даахтай одоо сургуулийн захиралтай одоо сургуулийн нийгмийн ажилтнаа одоо өдөртийн ажлуудыг энэ багийн бүх гишүүдмэд болохоор энийг авсан биелүүлсэн байгаа. Би сурчид багнаас авсан нийт судалгаа шалтгаан нэгтгэн үтгэн зүүн хувийн болохоор манаас маш хүүтэй тав тухгүй байдаг гэж байгаа. Эцэг эхчүүдээс авсан судалгаа үзэл танаа өгсөн өвлийн цас тав тухайдаа очиж сурч бодож чадаж байдаг гэхэд 90% нь үгүй 13 зарилаа. Сургууль хийсэн байгаагүй нь танаа өвдөд ямар зүйл байдаг гэхэд 74% танаа төлөв сургууль хийсэн 19% дүн өнцөд бишээсээ дотоод өөрөөр хэлбэл төчтэй хат ангийн градус 6 50-тай байхад 10 60-тай байхад 13 давтай байхад 10 градус тус байгаа. Судалсан хүмүүс эрүүл ахын тухай хууль, бүгд хамгааллын тухай хууль, хүний эрх чөлөө, хүний эрхийн хууль, багын тодорхойлсон тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахын тухай хууль. Сумын цэцгээс бид таамаа сургууль хүүхэн байгаа ямар асуудал авсан бэ гэхэд одоогоор сумаа нэгэн халаатай болгох төлөвлөгөөтэй байгаа гэсэн энэ ажил 50% явагдаж байгаа. Сургуулийн захирлаас бид нар болохоор яагаад сургууль хүүхэн байгаа вэ гэхээр цаана техник маш хориодик байсан учраас инглизээр уучир явсан байгаа. Нөлөөний ямар ажил хийсэн бэ гэхээр өөрийн бажуулах эрдэм төвлөрөх төсөл гаргасан байгаа. Яагаад төсөл гаргасан бэ гэхээр өөрийн бажуулах эрдэм төвлөрөх нь манай хангас сумын сэлбэр бүүнөөс сэлбэр усныхаа нөөцийг 100% авдаг байгаа. Мөн Булгаангийн мэржлийн хэвлэлийн хүслээс зөвшөөрөл авч үүнийг захиралтаа хэлэн хүсэл гаргасан байгаа. Юуны тухай хүсэл гаргасан бэ гэвэл яагаад манай сургууль бас хүүхэн байгаа гэсэн асуудлыг бас шийдэж өгөөч гэж хүсэл гаргасан. Мөн иргэн төсөл сургуулийн багш ажлыг тайлбарласан байгаа. Тэгээд анхаарч үзсээр баярлалаа. Юуны өмнө одоо сургуулийнхаа хамгийн тулгуур асуудлыг хүүхдүүдийнхээ өмнөөс ийм одоо үндэсний хэмжээнд төсөл болгоод ингээд сайхан тайлбарлаж ярьж өгч байгаа. Ийм мундаг хүүхдүүд одоо шүүхтүүд болон таа хүмүүс бас бүгдээ зөв сонгож авсан байх юм байна. Шууд одоо тэгээд сургуулийн байдлыг солино сантыг шиг бид болоод бас арай хүнд шүү дээ. Эхний ээлжид байгаа нөхцөлтэй гарчиг сайн ажиллаулъя. Бид тэрийг өдрөө ахлаад уншиж байхдаа их том сэдв авчиж тэгээд авчихсан баггүй. За тэгээд яг шийдэх юм бол байгалийн шийдвэрийн хэсгүүдийг харсан чинь гарчийнхаа юуг сайжруулсан гэсэн юм. Тэгээд градацийн юуг үзсэн гэхдээ энэ бас сая багшаас асуусан нөгөө уран зохионоос гарч байгаа градац чинь сайн байгаа болохоор сургууль дээр бас алдчихад байдаг гэдэг бас тэр өгүүлбэр байдаг тэр хэмжээнд гээд яваад байгаа. Их ба. Тэгэхээр бид ямар нэгэн асуудалд одоо шүүгчдийн зүгээс юу хаадаг вэ гэхээр нэг одоо энэ асуудлыг шийдэж дуусчихгүй юу гэхээс бүтээгэл яг ингэж шийдэх арга хамгийн хүндрэлтэй хамгийн зөв сайн олсон байлгүй юу гэдгийг бид бас харах хэрэгтэй. Тэр арга олсон хүмүүс бол угаасаа том болгоомжтой мундаг болно. Яг бол асуудлаа шийдэж чадах. Хэдэж нэ томоохон гэвэл том асуудал шийдэж шүү. Тэгэхээр ингээд энэ яг үзүүлэлтийг хараад бодчих. Тэгээд баг хамгийн дипломод очих гэдэг. Тэгээд энэ асуудлаа сайн тууштай сайн хийгээрэй заяа. Шантарч болдгоо аахгүй юу? Ерөөсөө би бол танахад бүгдийн одоо зөвлөө тусгаартай болно. За захирлаас гадна аймгийнхаа тэр боловсролын газрын дарга засаг даргад хоёр хүн яг энэ байдлуудаа манай сургуулийн байсан баримтжуулаад бичээр явуулж байна. Хоёрдугаарт нь захимаар яг энэ сая асуудлуудаа тэр даргыг тааглаад ил тавиад. Тэгээд ил тавиад. Манайх ийм байна, ингэж ил тавиад. За гуравдугаарт нь тэр хүмүүс тусгайлан нөлөөлөхийн тулд галч ихнэстэй ажиллахаас гадна шинжлэх ухааныг сайжруулах боломж байнга ингээд
одоо бас хэцүү шүү дээ, тийм үү? Тэгэхээр бод хаалт нь одоо тэр иргэдийн хог тэр олон нийтийн чиглэлээр дахиад асуудал тавиад энэ асуудал дээр тусгайлан одоо бас анхаарал би бас дараа нь уулзаад таагийн аяг мэйлийг аваад бас өөрөө шугамж сонирхож үзье. Энэ асуудлыг дийлэх чинь бол танаас жинхэнэ мод болно шүү дээ. Баярлалаа. Сургууль хүмүүстийн байгууллага бүр стандарт нарийн судалсан гэсэн хэлсэн бод чигшиг албана хаана авч байгаа. Сая бүсдэр тодорхой тоо чи хэний ч амаас гарахгүй. Яг ачаас авч байгаа удаан 10 градустай байхад ангиуд шууд удаан 14-15 градустай боломжтой тийм ээ. Багш ингээ асуудал байна. Ачин энэ юм бэ? Дууны үгээд. Ээлжээр ажиллаж байна. Модоо хаан мод бүт юм уу? Юу шүү дээ юм уу? Модоо хаанаас авч байна? Was ein Astronom зөндөө магтай. Гашнартаа ярьсан гэсэн үү? Гачны хаанчгүй өөрөө зөвхөн докторыг судалсан. Тэр том хүмүүсээс тэр төгсөгчдөөсөө агчнараас ямар мундаг хүмүүст асуудлыг хардаг энэ зорилттой болцоотой яасан мундаг баг уу? Харин ч болж байгаа сургуулийн дуран авчихдаг юм шиг анхаарахгүй. Тэгээд эргэн төгсгөө багштайгаа хамтраад манай энэ мундаг төсөл ирээ шийдлээ аваад өнөөдөр бидгээд бүр байлдаанд орсон явж байна. Маш сайн. Баярлалаа бүгд амжилт хүсье. Баярлалаа 18-аас 19 оны хичээлийн жил 101 сургууль дээр